Энэ машины хувьд бол яг хуу Lamborghini гэдэг илүү нэг өдөр тутам унахээс илүү цоглуулгын маягтай машин. За энэ машин маань өөрөө 6500 мотортой V12 2018 оны машин байж. Энэ машин 2 жилийн өмнөөс ахуулаад дахиж үйлдвэрлэхдээ болчихсон юм 6500 мотортой том машин үйлдвэрлэхгүй илүү одоо цахилгаан тал руугаа үйлдвэрлэхээр болоод явцсан. Учраас дахиж одоо зах зээл дээр гарахгүй гэсэн үг. Ягаад миний хувьд ингээ Монголд одоо баг нэг зам байхгүй хагаад ийм үнэтэй суперкар ундын бэ гэдээ бас хүмүүс асуудаг. Миний хувьд бол илүү залуучуудад инспирэшн өгсөн гэдэг байдлаар ийм машин унахыг одоо хүсдэг. Ягаад вэ гэхээр одоо энэ машин бол магадгүй жилийн магадгүй 20-30 өдөр унана. Гэхдээ ирээдүйд Улаанбаатар хотын хот төлөвлөлт маш гоё болоод олон гоё замтаа болоод олон залуучууд хинээс жижигхүүгээр өөрийнхөө гоё шудраг хөдөлмөрөөр үнэтэй суперкар аваад уул зур дээр цонхон голцсон хар тэ наагаагүй хинээс ч өөрийгөө нуухгүйгээр юм бахархалтайгаар гоё олон залуучууд мянган залуучууд ийм гоё үнэтэй машин ундаг болоосоо ийм гоё хотын соёлыг нэвтрүүлээсэй гэж би хүсдэг. Онцгой бүтээлийг оригоос